Ер нь бол бид нэр дэд сайттай хол зөвхөн энэ нэг 16 дэд сайтыг ингэж хийгээд байгаа юм биш шүү дээ. Гадаа байгаа татврын асуудал, нийгмийн даатгалын асуудал, энэ үнийн өсөлт, инфляц тэгээд энэ төсвийн орлого тасарсан гэдэг чинь буруу төлөвлөсөн байна гэсэн үг байхгүй. Буруу төлөвлөөд орлогоо буруу төлөвлөснөөс үүдээд зарлагаа дийлэхгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бүтчлэн бодлогын алдаа зөндөө алдаа гаргалаа. Тэгээ энийг мэдхгүй мэдсээр байжж, харсаар байжж баахан томилгоо шинээр оруулж ирж байгаа нь л болохгүй маа гэдэг ингээд цогцоор нь шаардлага бид нар хөргөж авахгүй. Тэгээ энэ шаардлага биелүүлэхгүй бол өргөн байрнаа л гэж байгаа. Тэгээ өргөн байрна уу. Тэ өөдөөс ингээд нэг 16-га 4 болгож ин гэх мэтлэн тэ энэ би нэг өмнө байр суурь илэрхийлсэн. Бид нар нэг ямар нэгэн байдлаар 8 тохиролцоо ерс хийгээгүй. Тэгээ бид нарт хямдрал шинэ жилийн хямдрал үзүүлээ суугаад байх шаардлага байхгүй. Ингэж юм л да энэ сайд нар бол ингээд маш их ажилтаа байдаг. Улсын хурлын чуулганы хуралдаан, байнгын хороодын хуралдаан гэж завгүй байх үед одоо салбарын яамны ажил гацдаг учраас дэд сайд нар байна гэж. Тэгвэл улсын хурлаас ер нь энэ засгийн газрын гишүүдийг томилдог асуудлыг болоод энэ давхар дийлэнх асуудлыг болоод гаднаас оруулж ирдэг энэ асуудлыг ер нь сэргээвэл яасан юм бэ? Энэ дээр та ямар байр суурьтай? Тий, ер нь бол хараа өмнө ч гэсэн давхар дийлэнх асуудал байдаг л байсан тий. Яг хөө энэ дээр бол маш тодорхой зөв жишээнүүд аваад үзье. Энд чинь Монголын хамгийн анхны парламент бас биш шүү дээ. Өмнө нь парламентууд байсан, өмнө засгийн газрууд байсан. Өмнө бол нэг 10 дотор яамдуудтай байсан. Дөнгөж 10 гарантай ч юм уу яамдуудтай байсан. Тэгэхэд одоо жишээ аваад татъя тий. Барилга хот байгуул зам тойроо хөрч нэг яам байлаа шүү дээ. Нэг сайттай дэд сайт байхгүй ажиллаа гэдэг амжуулаад чуулгандаа суугаа явж болдог байлаа. Мөн үү? Боловсрол соёл шинжилгээ ухааны яам гэдэг нэг яам байлаа шүү дээ. Тэгэхэд нэг сайттай одоо бас дэд сайтгүй яваад иж болоод байлаа. Чуулгандаа суугаад асуудлаа хэлзүүл ингэ болдог байлаа. Тэр үед төрийн бүтэц ийм ч том ч ус байгаагүй, бүрэлдэхүүн ч ийм том байгаагүй, төрийн албаны хаагчдын тоо ч өмнөөс хамаагүй бага байсан. Хүмүүсийн тоо нэмэгдээд байх тусам ажиллаа хийж амжихгүй байна гэдэг байгаа чинь юу гэсэн үг юм бэ? Логик гэвд. Одоо ингээд жишээлбэл бүх салбарыг салгацсан байгаа шүү дээ. Барилга хот байгуулалтын тусдаа, зам тээврийн тусдаа, тэгээ саний зөв жишээ татгад. Жишээлбэл сангийн яам, эдийн засгийн яам хоёр чинь нэг л байсан шүү дээ. Эдийн засгийн хөгжлийн сайттай болоод сангийн сайттай, сангийн яамтай болгоод ингээд салаад байхад л улам л ачааллын багсгаад байхад амжихгүй байгаа нь ямар ч логик гэвд. Тэгэхээр энэ бол зүгээр тэдний юу гэж тайлбарлахаас үл хамааран зүгээр л улс төрийн билүү алдтыг. Намраас хойш ингээд нэг юм албан тушаалын асуудал ярьсаар хагаад ингээд 26 онтой золох гэж штэ. За яг хөө ингээд дэд сайдрын асуудал ороод ирэхээр нөгөө талаас ардчилсан намын бүлэг бас энийг ингээд улс төржүүлээ засгийн газрын доктортой үйл ажиллагаанд садаа учруулад байна гэж нэг би нэг хэсэг нь шүүмжлээд байна л да. Муу зүйл доктортой байхыг өдөр болгон эсэргүүцэж явах хэрэгтэй. Нэгдүгээрт. Хоёрдугаар тэрвээ ардчилсан нам улс төрчсөн бол энэ засгийн газар алдаа гаргаад тэгээ ард түмэн бүр хэцүү байдал руу ороод тэрэн дээр нь хариуцлага тооцоог явж болно. Биднэрт улсаа бодоод байгаа байхгүй да. Яг улс төрж байгаа байхгүй. Бодит эрүүлэр харах юм бол хэрвээ улс төрж игээл тэгж улс төрж байгаа үстэй. Одоо эрх хавар бүр балрангуут нь тэгтээ тэргүй ажил хийхгүй байгаа юм чинь балрангуут нь баларсныхаа дараа балруулчлаа. Ястаа одоо солихгүй болохгүй гэд ингээд явах нь бол улс төр үстэй. Гэтэл бид нэр улс төрөөс илүү төр нийгмийн байдлаа илүү сайн харж байгаа учраас нэг өдрийн өмнө боловч бид нэр алдаагаа засаад урагшлаа юм хийхгүй байгаа хүмүүсийг болиулъя л да. Одоо энэ сангийн сайд мэддэг одоо хангалттай штэ. Дүн нь одоо бидний үний өсөлт штэ. Энэ сайдын л сангийн сайдын л одоо үүрэх ажил штэ. Тэгээ энэ засгийн газар ер нь хангалттай сайн ажиллаж байгаа сайдыг нэрлэл гэвэл нэрлэлж болохоор сайдын нэрс байна уу? Гадаад харилцааны сайд Баццэг.